wanted to focus and keep my eye on the screen so I didn't lose track and get the wrong answer. There's different kinds of ways to add fingers, writing with a pencil and paper. I practice 2 times every day. Манай хүүхдийн сургалтын төвд ороод одоо он гараад эсэлтээр орсон. Тэгээ манай хүүхдийн цээжээр бодох болон ер нь хичээлдээ матта илүү сайжирч байгаа. Memo Kid-д явснаар ер нь Memo Kid-д хүүхдээ явуулаарай л гэж хэлмээр байна да. Яагаад гэвэл хүүхд чинь одоо сэтгэн бодох чадвар, тоо бодох чадвар нь илүү сайжирч байгаа. I want to say nice job. You're good at this. I was like, when I first started, I was feeling nervous, and after I'm happy now. I practice 30 minutes a day, and that got me to here, to this point. Өнөөдөр одоо Memo классын анхны турнамент боллоо. 6 настай, 9 настай хоёр хүүхэд маань анх эхлэнгүүт нь 2 сараас эхлээд явсан. Тэгээд одоо үр дүн нь бол манай охин одоо турнаментд 2 дугаар айранд орлоо. Гол нь яагаад сонгосон явах болсон гэхээр нөгөө Хатанбаатар багшийн олон гоё уралдаануудын үр дүнг одоо YouTube-оор зөндөө үзээд ийм хичээл энд ирэх юм бол явуулах юмсан гэж бодож байсан. Тэгээ харин их гоё азтай завшаан гараад тий манай Виржиниад сургалтын төв нээсэнд бас их баяртай байгаа. Цаашдаа хүүхдүүд маань өөрсдөө бие дагаад тий суралцах, их сургуульд орохт нь энэ бол том нөлөө өгөх байх гэж бодож анх энэ сургалтанд хамруулсан. Тэгээд одоо зүгээр хэдхэн сар яваад л харахад тий одоо 3 дахь ангийн хүүхд ихэд 4 дахь ангийн тоо боддод сурцсан байх жишээтэй. In school, I got faster at solving problems, and I got good grades. Math faster, and to get better at math, it's more easier to solve problems now. Answers up. It was 50. 281. It was 265. 559. Okay, 1, 2, 3. Answers up was 348. Welcome! Өнөөдөр сэтгэл маш өндөр байна. Хүүгээрээ бахархаж байна. Яваад одоо 2 сар хагас болж байгаа. Тэгээд энэ сургалтанд явснаар ерөнхийдөө хичээлүүд нь ер нь юмыг хурдан ойлгох хурдсан маш сайн нэмэгдэж байгаа. Тэгээд багш нартай маш их баярлж байна. I basically made it so every day I have to practice at least 30 minutes every day, no matter what, because I do have other extracurriculars, but I always have time for Memo Kid, so I just make sure to practice for at least 30 minutes every day. Practice л одоо хамгийн чухал та. Тэгэл өдөрт 30 минутаар хайж сууж давтаад тэгэл энэгээр үр дүн төрж байна да. Сургалтынхаа Memo Kids-ийнхаа одоо нэр хүндэг дэше өргөөд өшөө сайн амжилт үзүүлэх гэж бодож байна да. За манай хоёр хүүхэд яг энэ Memo Kid анх үүсгэн байгуулагдсан цагаас нь эхэлж явж байгаа. Ер нь бүх талд тоо бодох, тэгээд хурдан сэтгэж ярих юмыг арай өөр өнцгөөс харж эхэлж байгаа. Энэ тал дээр бол чадварууд айгүй сайн нэмэгдэж байгаа. Бусдын эцэг эхчүүдэд хүүхдүүдээ энэ сургалтын төвд хамруулаарай. Үр дүн бол маш өндөр хурдтай мэдэгдэж байна. Тэгээд энэ сургалтын төвд хүүхдүүдээ явуулсан бас баяртай байгаа.